шимшлэг. За анхааруулга. Энэхүү бичлэгэнд гарах зүйлсэн зохиомол ор үндэслэлгүй зохиогчийн санаанаас гарсан зүйлс болно. Мөн зүрх судасны өвчтөе өндөр настай бага насны хүүхэд жирэмсэн эхчүүдийг үзэхгүй байхыг зөвлөж байна. Хэрэв ямар нэгэн хохирол гарсан тохиолдолд манай сувг хариуцахгүй болно. За, окей. За. За, SCP 4419 яргачин гинэ. Тийм гачигтай аимшиг түүхэ. Би нэгэн өдөр найзуудтайгаа Escape Border Extreme үзүүлбэрийн цагийг 6-таа өнгөрүүлж байв. Гэтэл миний өнгөрөө зам хөдлөн яагаад ч юм нэлээд ур шатны дээгүүр Escape Border гулсан үзүүлбэр үзүүлэхэд хүн болгонд намайг дэмжиж, шүтэж, надаас өөр ингэж чадах хүн байхгүй гэлтэй. Яг дуусах алдад би удирдлага алдан нэлээд хүчтэй газар тэр эдэн өнөө бүгд намчим. Би ч нүдэрийн найзууд руугаа хартал бүгд лайсан янзтай чимээгүй хүн намайг хөлөрнө. Юу болсноо мэдэх зүхээгүй толгоогоо доошлуулан гараа хартал миний гар бүтэн эргэсэн байдалтай байгааг харан шоконд оров. Маш хүчтэй өвдөлт мэдрэн хүчтэй ойролтол нэг найз маань шокноос гарч чадалгүй. Бидний хаян нэг ёсондоо хоошоо гарах завдалгүй зогтлаа. Би ч юу хийхээ мэдэхгүй гараа барин дэмийл байх ойролтол манай эмэгтэй найз асуудлыг хөндлөхгүй тулд намайг мөрөн дээрээ согтон тусламж гуйхаар буулаа ихтэл замын нөгөө талд эмнэлгийн машин байгааг олж харав. Бидний яз хивэлээ химээ машины зүг гараа далдан дууттал бидний харсан янзтай гинтл эмнэлгийн машин хүчтэй тохиоллоо хангинуулан найз бид хоёр дээр ирэн дотроос нь ухаа цайдсан яг л өгсөн уншиг царайтай хоёр эмнэлгийн ажилтаа намайг яаралтай дамнаруун дээр тавин машины хойно оруулав. Манай эмэгтэй найз ч надтай хамт орох гэтэл түүний зөвхөн 50 бай гэхээс өөр үг хэллгүй намайг аваад явсан юм. Хэд хоногийн дараа найзууд бие биентэйгээ уулзсан. Түүний хаашаа алга болсныг бүгд л гацгав. Түүний эдгийг хүртэл цагдаад мэдгтэн бүх эмдгийг шалгасан ч тэр орморгүй алга болсон учраас бүгд л хэрэг биштэйж байгааг надаар хэлэлцсэн. Тэдэж бие биентэйгээ ярилцсан. Яах талаар ярилцаж байтал нэг нь босч тэр нөгөө эмнэлгийн машин байна. Хаашаа явж байгааг олж мэдцгээ химээ хойноос нь дагав. Машин гинтл зогсон. Дотроос нь хоёр зэвхий царайд яг дүрээрээ гарч ирэн ийш тийш харан машины хойноос ямар нэгэн харавттай зүйл байшингийн харанхой болонд хаян яваад өгөв. Бүгд л шоконд орон хайсаа харавттай зүйл гүн очин нээж үзтэл юу байсан гэж бодож байна. Тэд юу ч хэлж чадахгүй хилээ хатсан гэлтэй намайг харан шоконд оров. Яг л асуудлаас айн зүгтдгаараа нөгөө найз маань зүгтэн нөгөө хоёр маань ч намайг харан ойрлон айн дагжин жижиж байв. Би яг л антин шиг алхаж хүн харахаа авахгүй болчихсон зэрлэгдсэн байсан болохоор ойрлохоос өөр юу ч хийж чадсангүй. Мэдээж бидний хил занснаар SCP 4419 буюу махны дэлгааны машин 4419-ийг харагдах байдал нь ингээл нэг түргэн тусламжийн машин шиг. Энэ хэвийн бус түргэн тусламжийн машин ямар нэгэн эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй болсон газруудад аяндаал гарч ирдэг. Гэхдээ хизээ хаана гарч ирэхийг нь урьдчилан хамгаалах боломжгүй болохоор барьж авахд нэлээдгүй хүнд. Ямар нэгэн түргэн тусламжийн яаралтай үйл явдал болох тохиолдолд шүрмэс гих мэт баг зэргийн гэмтэл авсан. Эсвэл бүр ноцтой бууны шахнаас үл хамааран SCP 4419 гэмтсэн хүн шууд л ирэх болно. Түргэн тусламжийн машинаас эмнэлгийн дүрм тууц өмссөн хүн төрөгтэй хоёр биед бууж ирэн хорхичиг дамнуурган дээр ашиглан түргэн тусламжийн машины ард байрлуулна. Тэр хоёр яг л эмнэлгийн мэргэжнүүд шиг ажиллах боловч ямар нэгэн хүмүүс тэр хоёр саад болох тохиолдолд хүч хэрэглэн тэднийг зогсоох болно. Түргэн тусламжийн эмчнэр хорхичиг машиндаа хийж чадсан л бол нэн дээрээ өндөр урттайгаар хурдлан алга болох болно. 7-оос 2-7 хоногийн дараа 4419 нь хорхичиг авсан газартаа гинт гарч ирэн дотроос нь нөгөө л хоёр хүн хар уттай зүйлийг ойролцох газарт нь үлдэн хурдлан алга болох болно. Ард нь үлдсэн хорхич бүр үргэлж бие махбодын ямар нэгэн өөрчлөлтөд орж дарчилж зовлон зүдгээр амсах болно. Тэдний гэмтэл маш ноцтой бүр өхөлт хүрэх боломжтой байсан ч ямар нэгэн учир нь үл олдох аргаар тэднийг амьд хэвээр нь байлгаж байгаа нь аимшигтай. Энэхүү үйл явц нь улам аимшигтай болсон учраас SCP байгууллагын чихэн төрөв. Хохирогч бүр адилхан шин чанартай байгааг анзаарсан SCP байгууллага SCP 4419-тэй холбоотой хэд хэдэн баримт цуглуулсан юм. Энэ бүх хэргийг тайлахын тулд бид нэр өнгөрсөн үеийг аялах ёстой. Он цагийн дарааллын дагуу та бүхэндээ тайлбарлаж өгье. 1983 онд зам хөндлөн гарч явсан залуу машин дайруулан хөл нуугарсан тохиолдол гарав. SCP 4419 газар дээр нь ирж түүнийг авч явсан бөгөөд хэд өдрийн дараа нөгөө л хажиг амтан болгосон. 1994 онд баарны гадаа зодон хийж эрүүгээ угсан залууг мөн л 4419 авч яв. Гэхдээ өмнөх хүмүүстэй адилхан биш.
бүр илүү сонио. Тэр нь юу вэ гэвэл хоолойных нь ард шилэн цог суулгаж зүрхийг нь шууд харах боломжийг бүрдүүлсэн. 2003 онд эхнэр нөхөр хоёр автомашины ослолд орон 4419 ээлж тохирогч болов. Мэдээж эхнэр нөхөр хоёрыг хизээс салахааргүй. Нуруугаар нь хооронд нь залгаж холбосон. 2006 онд нэгэн хөгшин эр зүрхний шигдээс болов. Бидээ 11 шинэ ажиллах зүгтээ болсон. Заслын аргаар түүний илүү зүрхийг авахыг оролдсон ч тэрээр шархаад илж чадаагүй. 2008 онд байшинд гал гарan 19 хүн шатаж 7 хүнийг аврах боломжтой хэмээн үзэж гал командын хүмүүс яаралтай туслах гэтэл 4419 тэдний зах зээн хүн шахсан 7 хүнийг авч яван хооронд нь нийлүүлэн махан бөмбөлөг болсон гарав. Одоогийн байдлаар тэдгээр хогшсон хүмүүс LCB-ийн 30% байшуулж хадгалагдаж байгаа. LCB 4419 хамгийн ачирхалтай үзэгдэл бол Афганистанд эргүүл хийж байсан албаа хаагч хатсан бөгөөд гинтл цэргийн тусгай хүчний эмнэлгийн машин гарч ирэн түүнийг хүчээр авч яв. Түүний багийнхан зогсоогоор машин руу гал нээтэл хар наалтамхан шингийн зүйл гоожж байсан ч машиныг хангалттай зогсоох хүч байсангүй. Маргааш болтол тэдний байршиж байсан цэргийн хорангийн ханаар учир нь үл олдох биед байв. Мэдээж тэр LCB 4419 гэмтэл бэртэл авсан хүн бүрт үзүүлэх аюулаас гадна манай гэргийн хаанч харагдах чадвартай тулд кедер ангилалд оруулсан юм. LCB 4419 LCB байгууллагын мэдээллийн санд хамгийн харгас хэрцгийн гажуудын нэг бөгөөд LCB 106 хөгшин ирийн дараа бичигддэг. Хизээ нэгэн цагт бид энэхүү харгас хэрцгийг ихтэх эмнэлгийн машиныг барих арга замыг олно гэж найдаж байгаа болохоор тэр хүртэл өөртөө хайртай байж гэмтэл бэртэл авахаас болгоомжлоорой. Бас амар. За. Одоо 3 дахь хүчлэг No More Stories-оос бичлэг үзнэ. Улсын нийслэл Улаанбаатар хотод жил бүр 10,000 гаруй хүн нас бардаг. Зарим нь жам ёсоор хүний ертөнцийг өргөдөг. Зарим нь бусдын гарт амнасаа алдаж, харин зарим нь өөрсдийнхөө амийг авч чаддаг. Үхэл хагцал болсон бүхэл газруудад шинжээч нар очиж шаардлагатай үед цогцыг нарийн шинжилж үзсний үндсэн дээр тэр хүнийг яаж нас барсныг тодорхойлно. Тэгээд үүний дараа цогцыг морг руу авч явдаг ажлыг эмчнэр болон шинжээч нар хамтарч хийнэ. Энэхүү түүхэн тэдгээр хүмүүсийн нэг болох нэгэн эмэгтэй тохиолдсон явдал юм. Туяабата хоёр бараг л өдөр бүр хэргийн газар дээр очиж цогцос шинжилнэ. Ихэнх нь хаа сайгүй цусаа садруулан дэше явсан байдаг. Зарим нь биендээ энд тэнд гэмтэл авсан байдаг. Харин хамгийн заваан зогцнууд нь ганц бие хүмүүсийн зогцс байдаг. Тэд ихэнхдээ хэдэн 7 хоног юм уу хэдэн сарын дараа л олддог. Тийм болохоор өнөр танаар орж ялааш муул шавуулчихсан байдаг. Өдөржин ажилласан бүсгүй орой гэртээ харж амарна. Хэдий тэр хэргийн газраас холдсон ч харсан үдсэн аимшигтай хагаад заваан дүр зурагнууд нь түүний бодлоос холдсонгүй. Оройн хоолой халбагдаж байхдаа ч гэсэн тэр хойхрогчд алуулсан уу? Аль эсвэл амиа оруулсан уу гэдгийг бодсон. Тэр байж болох бүхэл хөлбөрүүдийг дэвшүүлж үзнэ. Тухайн хүний туулж өнгөрүүлсэн амьдрал болон гэр орных нь байдал гэх мэт бүхэл зүйлсийг эргэцүүлэн бодно. Аль болох энэ бүхний талаар бодохгүй байхыг хүссэн ч яагаад ч юм сүүлийн үед гарч байгаа хэрэгүүд түүнд нэг л сэжигтэй санагдаад байгаа болохоор хурдан учрыг нь олох нь л чухал байсан юм. Туяагийн нөхөр жилийн өмнө нас барсан. Энэ нь түүнд хүнд цохилт болж үүнээсээ болоод тэр одоо хүртэл шаналсаар л байгаа юм. Халуун шүршүрт орох болгон тэр бараг цаг гаруй усаа гоожуулан зогсон. Түүний толгойноос хөлийн уул хүртэл урсах энэ халуун ус түүний уй гашуу зовлон шаналлыг хамт аваад бохрын хоолой руу ороосоо гэж тэр хүсдэг. Гэнэт гэрэл унтарлаа. Угаасаа сүүлийн үед энэ хаваар тог үе тасардаг болсон. Ойрхон шинээр цахилгааны монтаж тавигдаж байгаатай холбоотой. Туяа шүршүрнээс гараад шургуулга онгочин байж нэг шүдэн слаа болоод орлууга цөглөв. Туяа нэмэгтэй юм шүү дээ. Энэ хугацаанд тэр өнөөдөр болсон зүйлсийг эргэцүүлэн бодож
Бас маргааш болох зүйлсэд өөрийгөө бэлтгэлээ. Шүн тэр бараг л унтахгүй. Заримдаа өгсөн хүмүүсийн дүр зураг нүдэнд нь харагдаад унтуулдаггүй болоо. Харин зарим үед нас барсан нөхөр нь зүүдэнд нь үзэгдээд тэр сэрчдэг. Маргааш болж өдөр нэг л хэвэнээрээ үргэлжлэнэ. Тэр өнөөл зогцснууд дээр очиж шинжилгээг хийн. Нас барсан хүмүүсийн зарим нь жам ёсоор хүний ертөнцийг өргөдөг. Зарим нь бусдын гарт амиа алдаж, харин зарим нь өөрсдийнхөө амийг авч удсан байна. Гэртээ буцаж ирээд дадал болсон зүйлсээ хийнэ. Аяг хоол хийж идээд халуун шүршүрт ороод эцэст нь орондоо орно. Харин энэ удаа тэр гэрлийн унтраасны дараа унтлахын өрөөний үүдэнд хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл зогсож байгаа нь харагдав. Юу ямар амир. Тэр айхтаа гэрлээ буцаагаад асаалаа. Тэр зүйл алга болчихлоо. Бүсгүй сая яалтчгүй ямар нэгэн зүйл тэнд зогсож байхыг харсан болохоор айсандаа хөшиж өрхлөө. Тэр өрөөний хаалганаас харцаа салгаж чадсангүй. Нилээд хэдэн минут өнгөрлөө. Айж байсан болохоор тэр гараад зүхтмаар санагдлаа. Гэхдээ хаалган дээр тэр зүйл зогсож байхад яг хаашаа зүхтна гэж. Тэр амьсгаа даран хаалга руу ширтээстэй. Хаалганы буланд эхлээд жижигхэн гар гарч ирсэн бол дараа нь түүний нүүрэн цохож эхэллээ. Бүсгүй айсан болохоор хөнжлөө нөмрөөд чимээж чагна. Хөнжлөөс гарахад хаалганы дэргэд юу ч байхгүй байгааг анзаарв. Харин орныхон доор тэр зүйл зогсож байна. Бүсгүй үүнийг сайн харуул түүний нүүрэн тодорч эхлэв. Тэрний урд бяцхан ир зогсож байлаа. Одоо хүн Туяа хөнжлийнхээ араас түүнийг харж байна. Тэр хэдий орилмоор байсан ч түүний амнаас ямар ч аваа гарсангүй. Хэсэг хугацааны дараа өнөөх бяцхан ир Туяагийн орон дээр суугаад санаа зовлтгүй. Би чамайг өвдөхгүй. Би зүгээр л ярилцах гэсэн гэж хэллээ. Тэгээд тэр яриагаа эхэллээ. Дараагийн хэдэн цагийн турш тэд бие биенийхэн талаар илүү ихийг олж мэдэв. Туяа одоо нөгөө ертөнцийн талаар маш их зүйлийг мэдж авлаа. чаар гаргийн үгээр бол үхэгсдийн ертөнцийн талаар. Харин бяцхан ир түүнд энэ талаар өөр хүнд ч хэлж болохгүй гэдгийг сануулад үүр цайх үед агаарт замхран алга болов. Нөхрөө алдснаас хойш тэр анх удаа л хэн нэгэнтэй гүн гүнзгий яриа өрнүүлсэн болохоор сэтгэл санаа намарч нойрон хурч эхэллээ. Зөв штэ. Ажилдаа явахаас өмнө хэдэн цаг дуг хийгээд авахар шийдлээ. Ажлын цагийн үеэр харин Туяа нөгөө бяцхан ирээс мэдж явсан далд ертөнцийн мэдлэгээр өнгөрмөр санагдаад батад ам алдчихлаа. Ажлын цаг дуусч гэртээ ирээд тэр аяг цай ууж суулаа. Цайгаа ууж дуусаад орондоо орохор шийджээ. Түүний нойронд хүрч яг унтахын даваан дээр тэр шургуулганы дээр нэгэн захидал байхыг олж харлаа. Энэ захидал түүнийг нойрноос нь сочоон сэрээлээ. Тийм биш үү? Учир нь Туяа одоо өөрт нь юу тохиолдох гэж байгааг мэдэж байлаа. Сүүлийн хэдэн өдрүүд тэр цогцснуудыг шинжиж байх үед тэдний дэргэд яг энэ захидал хэвтэж байсан. Бүр цогцсныг бүрийн хажууд. Одоо Туяа юу хийснээ саналаа. Тэр амлалтаа зөрчиж батаад бяцхан ирийн талаар хэлсэн. Харин Туяад хоёр дахь боломж гэж даанч байсангүй дээ. За зингээл тусч. За дараагийн бичлэг аимшиг түүх гэсэн нэртэй байна. За
Бас нэг хүүхэд тамсил биш. Энэ яач. Одоо эхэлж. Би Англи улсын хойд бусдуудыг нэг их сургуульд явдаг. Би 7 хоног бүр алдахгүй клуб явдаг учраас хаяада нэг явцдаг байлаа. Би амьдралынхаа хамгийн гоё өдрүүдийг найзуудтайгаа өнгөрөөсөн ч би энэ маш амжилттай зүйлийг олж харсан. Тинчээ алхаж чадахгүй болтлоо согцсон хүмүүс байсан. Зодолдоод үсээ туг тугаар нь таслаж байсан хүмүүс ч байсан. Би алкоголыг хүний хамгийн муу чанаруудыг гаргаж чаддаг гэж боддог. Үнэхээр олон амжилттай зүйл тохиолдсон ч тэр шөнө миний амьдралд тохиолдсон хамгийн амжилттай зүйл яг нүдний минь урталд болсон юм. Хагас өдрөөрөө бид нэр клубээс гараад замын задлтуудыг кебаб орж бяцлагтай чипс идэ гэж боддолоо. Бид энэ охиныг олж харсан юм. Харахад авах юмгүй согцсон. Тэгээд арай ядсан нүдээ нээж байгаа нь харагдаж байлаа. Мэдээч хэрэг орхиж яваад араас нь харах нь жоохон муухай байсан ч бид нэр кебаб руу ороод том цохны урталд тэр охиныг харахаар суулаа. Тэгээд суугаад тэр охин лөө хаяада ажиглаад бяцлагтай чипс идээ сууж итэл нэгэн үл мэдэх залуу ирснийг анзаарав. Тэр босох гэж хичээж байгаа нь яг л найз залуу шиг харагдаад би ч дотроо тайвширлаа. Тэгтэл нэг сэжигтэй зүйл харагдсан нь тэр нөгөө охиныг босгох гэж байхдаа мөрөн дээгүүрээ ийш тийшээ харж нөгөө охиныг эсэргүүцэж хамт явах дургүй байгаа нь илт мэдэгдлээ. Тэрний царайж энэ хийж байгаа зүйлийг хүн амтанд харуулмааргүй байсан бололтой. Харахад л ойлгомжтой. Нэг зүйл болохгүй байгаа надад шууд мэдрэгдсэн юм. Ярэ. Нөгөө охин ч жоох эсэргүүцэж явахад залуу татаж босгоод клубын нөгөө тал руу гудмаар алхаад явлаа. Би ч сандраад найзуудаа ямар нэгэн зүйл болохгүй байна охтуудаа гэдэг нөгөө хоёрыг аваад гарахаар шийдлээ. Мэдээч хэрэг бяцлагтай чипс авсан л та. Тэгэд тэр залуу руу гүйжчихэд та хэн бэ? Энэ охиноор яах гэж байгаа гэж асуудал. Хаанаас ч нэг хар машин гарч ирээд хар машин хажууд ирээд зогсож байхдаа нөгөө охины хөлийг дайрч орхив. Нөгөө охин ч аимшигтайгаар чарлаж дөнгөж ирсэн машин руу нөгөө залуу нөгөө охиныг аваад орох гэж байхад би нэг зүйл олж харахад тэр охины хөл нь үнэхээр эвгүй талаараа эргэж шагаа нь хугарсан мэт байлаа. Нөгөө охиныг машин руу баргалж ихэж байхад нь машин дотроос доор хаяж 3 залуу ширтэж байхад би очиод өөрийгөө татуулаад орлоо. Наад охин чинь зүгээр юм уу? Чи яг таньдаг хүн нь мөн үү? Гэд мэдээч хэрэг асуух асуултуудаа асуугаад байж идэл урдаас мэдээж танилгүй яах вэ? Энд чинь миний найз гэж жоохон ууртайгаар хэллээ. Тэгээд бид нэрийг хин гэдгийг тэгвэл гэд асуудал нэлээд бодсноо. Мэдээж сэжигтэйгээр шал өөр хүний нэр хэлж гişг боллоо. Бид гуравч юу болоод байгааг тэр дор нь ойлгоод манай нэг найз цагдаа дуудах хэрэгтэй гэд би очиод яагаад энэ охиныг ингэж байгаа юм бэ гэд тэгтэл машин дотроос хурдлаач цаг алга байна гэд нөгөө охиныг чирээд аваад явлаа. Манай нэг найз бүр сандарчихсан. Би энэ охинд юу болчих вэ гэж бодоод дотроо аварч чадах байсан гэж бодлоо. Гэтэл араас машин сигналдаад манай нэг найз такси барьчихсан. Энэ машиныг дагцгаая гэд байжлаа. Нөгөө таксины жолооч юу болж байгааг ойлгоод тэр машины араас нь дагахад манай нөгөө нэг найз цагдаа руугаа залгасан хിവэрэ. Цагдаад яг юу болж байгааг хэлээд харин манай нөгөө найз нь зам заагаад би ч тэнцээ санаа зовоод сууж байлаа. Бид бүгд сандарсан байсныг жилхөө эргэн тойрноо ажаад хараад байж үтэл. Нөгөө хар машин чинь охиныг хотын зах руу авч яваад харанхуй хүнд харагдахгүй газар руу авч яваад байж байгааг харлаа. Тэрэнд юу их гэж байгааг бурхан л мэдэх байх. Цагдаа одоо ирж ийн гинэгээд манай нөгөө нэг найз хэлтэл. Бид нэр матгой эзэнхэр улаан туяаг харлаа. Үнэхээр сэтгэл тайвширж нөгөө машиныг замын хажууд руу шахаад арай хийж зогсоогоод нөгөө охиныг аварчхан тэр. Йой. Бид нар ч машинаасаа бууж хараад
Тэгтэл нөгөө цагта худалч гэж байхад машин дотроос нэг залуу "Гүй манай найз байгаамаа хүргэж өгч гин" гэд үйдэг шүү. Тэгээ цагдаа надаас ирж байцаал тавхад би харсан бүх зүйлсээ хэлээд яг юу болсон яасан гэсэн бүгдийг хэлээд тэгээд тэр охиныг эсэн минь авч гарсан. Муу хүмүүс шангаа хүртдэг гихчлэн тэд хүртэж нөгөө охин ч аврагдаж гэрлүүгээ нөгөө таксигаар буцааж хөргүүлээд таксины яхад мөнгөний өгөх гэтэл хэрэггүй. Би хүн тус олсон болохоор мөнгө авмааргүй гэд урдаас энийх нь үнэхээр намайг тайвшруулсан бүхэн юу биш гэдэгтэй. Эцэст нь хэлэхэд муу хүмүүс үргэлж чангаа хүртдэг. Тэгтээ чи хөтлөхгүй өөр биш гэдэг шүү дээ. Ууралсан бүхэн дайсан биш гэдэг шүү дээ. Манай байшингаас заваан үнэр үнэртэй бай. Нэрээ нууцлаад нэг блог дээр өөртөө тохиолдож байгаа зүйлийг бичлээ. Сайн байна уу? Надад нэг асуух зүйл байна л да. Нэг загас шиг муухай үнэр манай байшингаас үнэртэй бай. Мэдээж та нарын хэлснээр биднэрт ямар ч аккуран байхгүй. Тэгээд ямар ч муудсан загас байхгүй болохоор яг юунаас үнэртэй байгааг нь олох гэж хэцүү байлаа. Энэ заваа үнэр тэгээд манай гэрийн бүх талд үнэртэхгүй. Ер нь бол унтлагын өрөө ор хавцаал үнэрчжээ. Бидний худалдаж авсан байшин саяхан засвар хийсэн байшин болохоор бид нэр ийшээ ороод нэг 7 сар л болж байна. Эхний 5 сард ямар ч асуудалгүй манай байшин дажигүйсэн боловч сүүлийн хэдэн сарууд дин нэг муухай үнэр надад өдөр болгон үнэртэж эндээсээ болоод би энд амьдарч чадхаа байлаа. Энэ үнрийг өмнө нь хаач үнэртэж үзээгүй. Хүшгийг очиод үнэрлээд үзтэл тэр үнэр байгаа ч гэсэн яг үндсэн үнэр нь энэчнээс гарч байгаа гэдэгт нэх итгэлгүй байлаа. Очиод үнэрлээд үзтэл хөшгөний хажуухан талд адилхан л үнэртэй байлаа. Хэд хоногийн дараа унтах гад явж байтал миний орны даав бол миний матраснаас тэр үнэр ханхалж байлаа. Энэ орыг саяхан авсан болохоор тэгээд мэдээж даавууг нь байнга угаадаг болохоор яг юу болохгүй байгааг би ойлгохгүй байлаа. Надад яагаад энэ үнэр гарч байгааг таасан ямар ч таавар байгаагүй. Учир нь манай гэрт ийм үнэр гарах зүйл нэг ч харагдаагүй олдоогүй учраас одоо би үнэхээр гайхаад байна. Хэрвээ хин нэгэн шалтгааныг нь олвол надад хэлээд өгөөч. Эхний коммент: чи контрол офисоос асуух хэрэгтэй. Гэтэл хоёр дахь коммент нь: энэ хөгц шиг юм байна. Цонхныхаа хажуу талд хөгц хөөж магадгүй, тэрийг очиод үз. Гурав дахь коммент: баяр хүргэе. Чи нүүх хэрэгтэй. Чиний мэдж байгаачлан кинонууд яг ингэж үргэлжилдэг. Хэрвээ цогцыг ханан дээр нуусан бол За өнөөдрийн бичлэг ингээд дуслаа. Тэгээд та нарт таалагдсан бол лайк, сабо дараарай. Тэгээд бичлэг дуслах баяртай.